одоо бид нэр улс төрийн нам гэх институтээр дамжуулж төр улсаа байгуулдаг ардчлалын тогтолцоотой улс. Гэтэл улс төрийн намыг хүлээн зөвшөөрөх байдал ийм хэмжээнд байхад бид нэр төрийн засаглалын төвчөртэй байдлыг үүсгэх ямар ч боломжгүй болчихж байгаа. Ахин хэлсийг мэдэхгүй ч өнөөдрийн нам маргаашийн төр болдог учраас хүссэн хүсээгүй тэдний асуудал бидний асуудал болж хувирдаг гэдэг афоризмыг би хэлэх дуртай. Тухайлбал энэ намрын улс төрийн хүрээнд болсон үйл явдал бол төрийн засаглалын хямрал гэхээсээ илүүтэй эрх баригч намын дотоод хямрал зөрчилдөөн байсан. Эрх баригч нам буюу Монгол Ардын нам дотоод хямрал зөрчилдөөнөө парламентын дахимдаар учирч парламент гэх институтээр тоглох шахсныг бид бүхэн бэлтгэнээ харлаа шүү дээ. Тэгэхээр улс төрийн намын дотоод асуудлыг бид нэр тухайн намын асуудал гэж үл тоож орхих ямар ч боломжгүй болчихж байгаа. Энэ бидний амьдралын чанар шууд нөлөөлөлт өвчин зүйл болохыг бид бодит нөхцөл байдлаас харж байна. Тэгэл улс төрийн намыг хэрхэн сайжруулах вэ? Энэ тал дээр бид хүчин чармаалт гаргаж байгаа юу? Гэвэл тийм. Гэхдээ улс төрийн намууд үнийг хүсэхгүй байна. 2005 онд батлагдсан улс төрийн намын тухай хуулийг 2023 онд үзэл баримтлалын цоошин төвшөнд хүргэж бид баталж чадсан. Энэ хуулийн гол зохицуулалт бол тодорхой шаардлага хангасан улс төрийн намыг төрөөс төсвийн мөнгөөр санхүүжүүлэх зохицуулалт. Гэхдээ энэ санхүүжилтийг авахын тулд намууд тодорхой шаардлагыг хангасан байх ёстой. Тодорхой шаардлага хангасан 7 намыг та яг одоо өөрийнхөө татвар төлсөн мөнгөөрөө санхүүжүүлж байгаа. Уг санхүүжилтийг авахын тулд улс төрийн намууд тодорхой шаардлагыг хангасан байх ёстой. Тухайлбал улс төрийн намын дотоод дүрмээ шинжилэн баталж, тайлангаа ирүүлж, ил тод байдлыг хангасан байх ёстой. Гэтэл өнгөрсөн жилд засаглалд оролцож байгаа улс төрийн намууд тохиролцоод дахиад л нэгжлэр хойшлуулчихсан. Гэхдээ шаардлага биелүүлэх мөртлөө санхүүжилтээ аваад эхэлчихсэн. Oh my god. Сонирн байгааз санхүүжилтээ аваад эхэлсэн. Яагаад энэ хуулийн хэрэгжилт ингэж замхраад байна гэвэл энэ иргэн таны хяналт сонгогч таны оролцоо байхгүй байгаа учраас улс төрийн намууд өөрсдийн байдалд дураараа ашиглаж байгаа хэрэг. Энэ хуулийг хэрэгжүүлэх, улс төрийн намыг сайжруулах хамгийн чухал хөшүүрэг бол иргэн таны хяналт оролцоо гэдгийг би дахин хэлмээр байна. Одоо хуулийн хугацаа толчихсон учраас намууд их хурлаа хийж, дүрмээр шинжилэн батлуулж даргаас сонгох ажлыг эхлүүлээд байгаа. Монгол Ардын намын даргын сонгуульч өмнөөс эхлэлтэй. Бүр цаашилбал эрх баригч намын санхүүжилтийн асуудлаас энэ хамрал эхэлчихсэн. Нүүрсний хулгай, төрийн өмчт компаниудаас цутгасан асар их хяналтгүй мөнгө Монгол Ардын намыг хямраачихсан. Энэ хямрал нь Монголын төрийн засаглалын хямрал болоод хувирчихсан. Энэ асуудлыг шийдэх шийдэл маш тодорхой хийгээд ойлгомжтой. Нэгдүгээрт улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох ёстой буюу улс төрийн намын тухай хуулийг хэрэгжилтийг хангахад бид хаана анхаарч хяналт тавих ёстой. Хоёрдугаарт нүүрс төрийн өмчт компаниудыг улс төрийн хамаарлаас, улс төрийн намын хамаарлаас салах ёстой. Ингэж чадвал бид улс төрийн намын төлөвшлийг урагшлуулж, эдийн засгийн харилцаанд суурилсан улс төрийн нам гэх бүлэглэл биш, үзэл баримтлал суурилсан улс төрийн намыг бүтээх эхний алхмаа хийлээ л гэсэн үг. Эцэст нь хэлэхэд ил тод байвал бид хянаж чадна, хянаж чадвал бид сайжруулж чадна. Улс төрийн намын ил тод байдлыг сайжруулахад бид хаана анхаарал хандуулахыг уриалж байна. Дараагийн удаа би улс төрийн намын хүний нөөцийн бодлого, улс төрийн намын үзэл баримтлал гээд улс төрийн намыг таарсан асуудлаар цуурлаар ярилцах болно. Баярлалаа.